Санхүүгийн боловсролыг түгээгч мандал даатгал. Модерн эдийн засгийн лекцийн эхний хэсгийг та бүгдэд хүргэж байна. Энэхүү лекцээр эдийн засгийн олон талтай ойлгомжгүй асуудлуудыг богинохон ойлгомжтой болгож хүргэхээр зорилоо. Тэгэхээр орчин үеийн хүмүүс та бидний хувьд эдийн засгийн шийдвэрлэл зохиох маш олон асуудлууд байдаг. Маш их санхүүгийн дарамтууд ч байдаг. Заримдаа бид энэ асуудлууд дундаа живдэг. Эдийн засгийг ойлгож чадахгүй мухардалд орох үе гардаг. Тэгэхээр олон улсын эдийн засгийн шийдвэрлэл зохиох суур асуудал нь юу юм бэ гэдгийг бид ойлгохын тулд өөрсдийн өвгдээдсийн хувьд асуудал яаж тавигдж байсныг харахад хангалттай. Тэгэхээр бидний өвгдээдсийн хувьд эхлээд хэрэглээ, дараа нь аюулгүй байдал гэсэн үндсэн хоёр асуудал байсан. За хэрэглээ гэдэг маань хоол хүнс, хувцас, хорогдох байрны асуудал. Аюул гэдэг маань магчин араатан байгалийн элдв гамшигаас хамгаалах тухай асуудал байж. Тэгэхээр хэрэглээг шийдэх энэ ухаан маань явсаар байгаад орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухаан болж хөгжсөн. Харин аюулаас хамгаалах ухаан маань явсаар байгаад орчин үеийн эрсдлийн шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна. Тэгэхээр бидэнд үндсэндээ хэрэглээ ба аюул гэсэн хоёр асуудал байна. Эдийн засаг маань энэ асуудлуудыг шийдэд өгвөл болох юм байна гэдгийг эндээс гарлаа. Тэгвэл өрх гэрийн хувьд асуудал яаж явах юм бэ гэдгийг бид харах хэрэгтэй. Аливаа барилга маш олон жижиг төвпинуудаас бүрддэгтэй адилхан улс орны эдийн засаг гэдэг маань өрх гэрүүдийн эдийн засгийн нийлмэл том зохиц юм. Тэгэхээр өрхүүдийн эдийн засаг сайн байвал улс орны эдийн засаг ч мөн сайн байна. Улс орны эдийн засаг сайн байхын тулд өрх гэр болгоны эдийн засгийг сайжруулах ёстой юм байна. Тэгэхээр өрх болгоны эхний асуудал бол мэдээж хэрэглээгээ яаж шийдэх вэ гэдэг асуудал байдаг. Ямар хэрэглээ вэ гэхээр орон сууц, унаа тээвэр, мөн өдөр тутмын хэрэгцээ. За энд мэдээж хоол хүнсний асуудал орж ирнэ. Энэ асуудлууд шийдэх ёстой. Үүнийг шийддэг дэд бүтцийн институт маань өөрөө орчин үеийн эдийн засагт банк гэдэг ийм байгууллага байж байгаа. Банк маань моргежийн зээлээр орон сууцыг, харин лизингийн зээлээр автомашин болон үнэ бүхий зүйлсийг зээлийн картаар өдөр тутмын хэрэгцээг нь санхүүжүүлж шийдэж өгдөг юм байна. Мэдээж өрх гэрийн хувьд энэ тохиолдолд хөрөнгө оруулж амжаагүй. Залуу өрх гэж үзэх юм бол энд ирээдүйн орлогын барьцаалах хэрэгтэй болно. Тэгэхээр банк гэдэг энэ байгууллага маань ирээдүйн орлогыг нь барьцаалаад өнөөдөр хэрэглээг нь шийдэж өгдөг эдийн засгийн дэд бүтц байх нь. Үүний дараа эдийн засгийн дараагийн асуудлууд үлдэнэ. Энэ бол эрсдэл болон ирээдүйн хэрэгцээгээ яаж шийдэх вэ гэдэг ийм асуудал байгаа. Ер нь эдийн засгийн суур нэгж болох өрхийн хувьд ямар эрсдлүүд, ямар ирээдүйн хэрэгцээ байдаг вэ гэдгийг та бид авч үзэх ёстой. За эхний эрсдэл маань хөрөнгөний эрсдлийн асуудал байж байгаа. Нөгөө зээлээр авсан орон сууц, унаж байгаа автомашин, эд хогшил маань янз бүрийн эрсдэлд өртөж болно. Гал ус, үер, за тээврийн хэрэгсэл, хулгай дээрэм гэх мэт бүх төрлийн эрсдэл байж болдог. Үүнээс хамгаалсан байх ёстой. Үгүй тохиолдолд бидэнд эдийн засгийн маш том дарамт орж ирэх ийм эрсдэлтэй байх. За дараагийн нэг эрсдэл бол бусдын өмнөх хариуцлагын эрсдэл гэж байгаа. Та хэдийгээр сайн жолоож байгаад болгоомжтой явсан ч гэсэн зам өссөн байх үед өөр хэн нэгэн хүний автомашиныг мөргөж хохироох, за эргүүлээд шүүхээс таныг их хэмжээний төлбөр төлөхөөр тогтоож болно. Тэгэхээр хоёрдугаар эрсдэл бол өрх гэрийн хувьд бусдын өмнө хүлээх хариуцлагын эрсдэл байдаг юм. За сүүлийнх буюу гуравдугаар эрсдэл бол мэдээж ойлгомжтой. Эрүүл мэндийн эрсдэл. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. Нэг өвдсөн тохиолдолд их хэмжээний төлбөртэй эмчилгээний зардал буюу эдийн засгийн бас нэгэн томоохон дарамт үүсч болно. Тиймээс энэнээс хамгаалагдсан байх ёстой. Бид хүний амьдрал байдаг 3 төрлийн эрсдлийг авч үзлээ. За одоо ямар ирээдүйн хэрэгцээ байгааг авч үзье. Энэ бол эхнийх нь мэдээжийн үр хүүхдтэй холбоотой. Бид өөрсдийн үр хүүхдийг ирээдүйд нийгэмд өрсөлдөх чадвартай, өндөр орлоготой иргэд болгож төлөвшүүлж өсгөхийг мэдээж хичээдэг. Тэгэхээр энэ нь зориулсан хуримтлалыг бий болгосон байх шаардлагатай. За дараагийн хуримтлал бол бид нартай өөрсдтэй холбоотой буюу энэ бол тэтгэврийн хуримтлал. Насаараа хөдөлмөрлөөд гавьяаныхаа амралтанд гараад хүн ядуу амьдрахыг хүсэхгүй шүү дээ. Барууны орнуудад мэдээж хүмүүс тэтгэвртэй гарахдаа тэтгэврийн санд хуримтлагдсан тэтгэврийн даатгалаасаа их хэмжээний мөнгө аваад тансаг амьдардаг. Харин Монголд бол байдал эсрэгээрээ байдаг. Ийм зүйлийг та бүхэн мэдж байгаа. Бид ингээд өнөөдөр хэрэглээг банкар дамжуулан яаж шийддэг? 3 төрлийн эрсдэл мөн 2 төрлийн ирээдүйн хэрэгцээ байгааг харлаа. Тэгэхээр энд орчин үеийн эдийн засгийн гайхамшигыг та бүхэнд томьёолж харуулж байгаа. Юу вэ гэхээр нэгдүгээрт орчин үеийн эдийн засаг нь ирээдүйд олох орлогоо барьцаалан өнөөдөр хэрэглэж ая тухтай амьдрах, хоёрдугаарт 3 төрлийн эрсдлээс хамгаалагдсан байх, гуравдугаарт 2 төрлийн хэрэглээндээ зориулж хуримтлалыг үүсгэсэн байх ёстой маа гэдгийг томьёолох нь байна.
Ингээд цаашаа лекцээ үргэлжлүүлье. За, эрсдэл, хуримтлалыг шийддэг институт нь юу юм бэ гэдгийг одоо харъя. За, эрсдлийг бол даатгал гэдэг бүхэл бүтэн маш том систем байж байгаа. Энэ даатгал гэдэг системээр дамжуулаад шийддэг. Энэ маань сүүлийн 700-аас 800 жилийн турш дэлхий дээр хөгжиж байна. За, хуримтлалыг бий болгодог систем бол үндсэн 3 хэлбэртэй байгаа. Тэтгэврийн сан байгаа, хөрөнгө оруулалтын сан байж байгаа. За, ингээд банкны хадгаламж гэсэн ийм үндсэн 3 тулгуураар шийддэг. Ингээд бид лекцийнхээ эхний хэсгийг дуусгалаа. Эдийн засаг гэдэг зүйл хувь хүний төвшөнд өрх гэрийн хувьд ямар хэрэгцээ, эрсдлүүд байдгийг, түүнийг шийдэх ямар асуудлууд байдгийг бид үзлээ. Үүнийг цаашид шийддэг тогтолцоог дараагийн лекцүүдээс үргэлжлүүлж үзэх болно. Мөн вебийн санд байгаа бусад хичээлүүдийг та сонирхож үзээрэй. Таны тэнцвэртэй амьдралын төлөө мандал даатгал.